So, hi vlog. YouTube посонда бичлэг оруулснаас хойш нийтдээ 2-3 сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд маш их зүйл болонгөрлөө. Дахиад бичлэг хийгсэн боловч ерөөсөө цаг олцсонгүй. Тэгээ одоо яг ингээд тухтаа суугаад бичлэг хийх боломж олдож байна. So, хамгийн түрүүнд би нүүсэн байгаа. Шинэ газар, шинэ байранд ирсэн. So, тэгээд сурч эхэлсэн. Яг ингээд шинэ орчинд ороод ингээд шинэ зүйлсүүдийг суралж танилцаал явж байна. Би энэ удаагийн влог өнгөрсөн 2 сарын хугацаанд юу болсон, герман хүмүүстэй ажиллах, олон улсын roommate-тэй байх, яг ямар байдаг талаар ярилцах гэж шийдсэн байгаа. За, ерөнхийдөө герман хүмүүстэй ингээд ажиллаа явахад бол нэлээд ажиллагдсан зүйл нь бол ингээд ажил бол ажил, амьдрал бол амьдрал гэсэн яг нэг тийм ойлголттой байдаг. Амьдрал дээр ингээ гарч ирсэн стрессийг ерөөсөө ажил дээр ингэж ерөөсөө холбодгүй. Яг ингээ ажлын хэсэгт орж ирсэн л бол яг тэр өмнө болсон яг тэр стрессийг ингээ мартах хэрэгтэй. Тэгээд зөвхөн ажилдаа ингээ фокуслах хэрэгтэй. Амьдралын тохиолдсон зүйлийг яг нэг тийм дотны л хүн биш бол яг ингээ бүх хүмүүс ингээ зарлаад яваад идэггүй юм шиг санагдсан. Тэр нь надад амар гоё таалагдсан. Ягаад гэхээр тэр үний хувийн орондоо би бинийг дандаа та гэж дууддаг. Та одоо би жишээлбэл 40 настай нэг ихчтэй ажиллаа гэхэд тэр ихч одоо надаас 10 насаар ихч байсан гэсэндээ намайг чи гэж өөрсдөө дуудахгүй. Та гэж дууддаг. Та тэрийг ээсэн үү? Та тэгсэн үү? Ингэсэн үү? Яг тэр надад амар таалагдсан. Яг ингээ өөрсдөө ингээ амар гоё респект хийгээд хиндэ аягүй эвгүй санагдчихсан. Яг надад тийм ахмад хүмүүс аа штэ тийм хүмүүс байж та гэж байнгут надад амар эвгүй санагдчихсан. Яг нэг хэсэг хугацааны дараа тасна. Мэдээ сайн юмны хажуугаар муу тал гэж байгаа. Хүмүүс хажуугаар гадаад хүмүүс байгаа. Тэгээ тийм хүмүүстэй ажиллахаар яг үнийг хэлэхэд жоохон хэцүү. Яагаад тэгэхээр тиймэрхүү хүмүүс яг герман хүмүүсэнд биш өөр улсаас ирсэн хүмүүс хөвчлэн нэг тийм амар gossip байдаг. Одоо чамаг ингээл юм ээж янгууд чинь чиний хавар муулдаг ч юм уу те. Чиний хийсэн ганцхан алдаагч нь ингээ шууд амар гаргаж ирээд чиний хийсэн алдааг шууд тэр тасгаараа мэдэх болно. Тийм болохоор ерөөдөө нэг тийм яг чиний алаагч нь яг ингээд онцлоод фокуслаа сууж идэг гэсэн тэр нь жоохон хэцүү. Гэтэ зүгээрээ тасцдсан байлээ. Нэг тийм тоохоо болчтой. Хинээ яг нэг жоохон имзэглэл. Яагаад ингэ миний хавар яриад байгаа юм болоо ямар сони юм энэ төр гэж боддог ч гэсэндээ нэг тэрийг тоохоо болчдаг. Тэгээ яг герман хүмүүс нь ороод ирэхээр яг нэг тийм атмосфер нь өөр болоо явцдаг. Жишээлбэл жоохон нэг тийм мэрэгжлийн нэг тийм амьдралын тиймэрхүү юм ярьсан ямар ч тийм зүйлгүйгээр яг герман хүмүүс дундаа ажиллаад яг өөр нэг тийм 3 дахь орны ч юм уу те нэг тиймэрхүү улсуудаас ирсэн хүмүүс жоохон нэг тийм gossip-лэг хэл яриа жоохон билүүд их хайстай байдаг. Тэгээ тийм болохоор яг тийм хүмүүстэйгээ нэг амар ярилцдаггүй. Тэгээ яг нөгөө гүйцэтгэл хэсэг дээрээ нэг амар ялгатаад хэлдэг. Герман хүмүүс одоо жишээлбэл яг ажил бол ажил гэдэг үүднээс ханддаг болохоор яг ажил дээр амар фокуслаад яг хийх ёстой зүйлсүүдээ хийгээд ажилдаг бол яг тэр 3 дахь одоо нэг тиймэрхүү орнуудын улсууд бол ерөөдөө жоохон тийм залхуу. Бид нар одоо ингээд жишээлбэл тухайн өдрөө ажилласан зүйлээ ингээд бичдэг. Тэгээ өвчнүүд яг өдөрт хэдэн уусан, ямар хоол идсэн. Тэгээ яг ингээд одоо хүнд өвчнүүд байгаа штэ тэр хүнд өвчнүүдийн одоо ингээд нүдийн позитив буюу нөгөө ингээд хөдөлгөөний ингээд одоо өөрчлөлт яагаад гэхээр тэр хүмүүс ингээд нэг талаараа ингээд удаан хөвтөж болтгүй яагаад гэхээр тэр хүмүүс ингээд удаан хөвтчихээр нөгөө талынх нь одоо нөгөө ингээд яс мах байгаа штэ тэр яс нь ингээд тэрэндээ ингээд илгэцээр агаад ерөөсөө ингээд яс нь ингээд шууд гараад ирдэг тэр хэсэнд ингээд мах байхгүй яс болно гэсэн үг байхгүй. Тэгээ тэнгуү чинь мэдээж тэр яс нь ингээд нөгөө өвчнийг амар тийм холгоод аюу амар өвтгөн. Тийм учраас бид нэр яг тийм одоо хөдөлгөөний ингээд нэг тал руу юм уу те нөгөө тал руу баруун зүүн гэдэг ингээд позиционыг өөрчлөлт явдаг. Одоо ажлын хүмүүстэй ажиллахаар заримдаа бас аюу хөвгчлээ. Тэгээд яг ингээд би нөгөө Монгол одоо хамгийн анхны монгол хүн гэсэн шүү дээ. Тэнгүүд зарим одоо монголчуудыг болохоор зарим хүмүүс нөгөө Чингис хааны аюулгүй сайн мэддэг. Анука Каан гэж дууддаг. Анука Каан нөгөө Чингис хаан гэдэг шиг Анука Каан гэж дууддаг. Тэгэл яг тиймэрхүү хөвчлээ юмуд аюу зөндөө болдог. Тэгээ яг өвчнүүд ингээд одоо сувлагч нэрийг ингээд тоочглцдаг гэх юм уу? Тоочглоод яг тэр сувлагч нар таал харцаад идэм билээ. Яг өөрхөн тийм одоо зарим зүйлс хүмүүстэй ч юм уу те. Тэгээ тэнгүүд би ингээ аль болох ажил дээр ингээ айгуу гоё тийм позитив энергитэй тэгээ нэг тийм гоё энийгээд айгуу гоё халуун талаа уур амьсгал бүрдүүлэх хүсдэг. Яагаад тэгэхээр би ингээ энэ ажил дээр хамгийн анхны монгол хүн учраас миний арт яг
ганцхан ануужин Монголоос ирсэн ануужин гэж хинж ярихгүй байхгүй юу? Монгол хүн гэж ярина. Тийм учраас би яг одоо тийм Монгол хүмүүс нэг тийм гоё илэмсэг, айгуу тийм халуун талаа энергитэй, байнга нэмсгэлтэй нэг тийм хүмүүс байдаг шүү гэдэг тийм гоё сэтгэлээс суулгахын тулд би тэр зүйл дээр айгуу агаарч ажиллаад одоо ингээ улсынхаа нэр үндийг бодоод яг тэр зүйл дээр ингээ айгуу гоё хариуцлагатай хандахыг хүсдэг. Тэнгүүд ингээ манай өвчнүүд айгуу хөөрхөн намайг ингээ Монголоос ирсэн ингээ gold shot гэдэг ингээ одоо юу гэмдэ алтан эрдэнэч гэх юм одоо монголоор утгажилж орчуулах юм бол яг Монголоос ирсэн хэвээр gold shot ингээд бүх зүйлээ айгуу гоё юм хариуцлагатай гоё юм сэтгэлээсээ хийдэг гэд яг айгуу тийм магтдаг. Тэгээ тэнгууд яг тэр зүйлүүдээс би амар тийм мотивац авдаг. Хэрвээ хэдэн нэг өдөр манай одоо энэ ажлын газар ч юм уу тийм дахиад чинь ингээ монгол хүн ирэхэд тэр үнийгцэндээ яг манай ажлын газрын хүмүүс ингээд гоё дулаан халуун талаараа хүлээж авах гэж хүсдэг. Яагаад тэгэхээр би анхныхаа сэтгэлээ маш гоёор суулгачих юм бол тэр хүмүүс дараагийн командсэндээ монголчуудад маань маш том давуу талтай учраас тэр давуу талыг бий болгохын тулд яг тэр зүйл дээр би амар тийм талтай ажилладаг гэх юм уу. Ерөнхийдөө Германд 2 жил 4 сар бараг болж байна. Германд амьдраад. Тэгээ ерөнхийдөө Германд амьдрахад бол яг хүндрэлтэй зүйлсүүд юу вэ гэхээр хэрвээ та ч юм уу та юм уу чи ингэж Германд ирлээ гэж бодоход ямар нэг уулзалт ямар нэгэн зүйл хийхэд заавал термин авна. Термин гэдэг нь одоо нэг уулзалтын одоо тийм цаг гэсэн. Заавал авна. Тэгээ мэдээж энэ чинь нөгөө 80-д сая хүн амтай уус чинь хүлээн 2-3 сараар хүлээн чи эмнэлэг цаг авлаа гэхэд одоо 2-3 сар хүлээн эмнэлэгт үзүүлэхээр цаг хүлээдэг шүү дээ. Яг тэр шиг энгийн эмнэлэгт үзүүлсэнтэй яг тэгэл цаг аваад хүлээгээд үзүүлэн саяхан VLAN авсан баггүй юу Wi-Fi. Тэгээ тэрэн дээр жишээ авах юм бол би VLAN-аа ихтэй V3 буюу ингээд идэвхтэй болгохын тулд би пүүлэгт 20 хоног хүлээсэн. Тэгээд тэрнээс өмнө би гэрээгээ хийчихэд дахиад 10 хоног хүлээсэн. Ерөнхийдөө би ингээд VLAN-тай Wi-Fi-тай болохын тулд нийтдээ 1 сар хүлээсэн гэсэн. Энэ бол наазахын жишээ. Бяцлаг, талах, хям нэг тиймэрхүү төрлийн хоолнууд аюу хийддэг. Яг бусад газрыг бодвол мах аюу хийддэг улс гэх юм уу? Махсаг тийм аюу хям сайн иддэг болохоор ерөөдөө нэг тийм Монголоос ирчээд яна мах хэвээр идэхгүй яна маа нэг санаад авах ерөөс ирэхгүй наадахын дэлгүүрт аюу тийм амттай гоё хям зайц ер нь тиймэрхүү хоолнууд аюу их байдаг. Ерөөдөө нэг тийм шаарч уурсан хоол аюу хийддэг. Би хөвчлэн яг ингээ нэг 7 хоног ингээ герман хоол идэхгүйгээр нэг 3 хоногт ч юм уу тий 3-4 хоногт герман хоол идэх бусад өдрүүд нь аль болох юм хөнгө хоол идэх хичээдэг жишээлбэл хоолч биш нэг тийм сүдэг булаач юм уу залаач ч юм уу тий нэг тиймэрхүү хоолнууд аюу идэхийг одоо эрмэлзэлдэг. Яагаад гэхээр ганцаараа амьдарч байгаа учраас би өөрөө эрүүл мэндийг хариуцсан. Тийм учраас эрүүл зөв хооллох хэрэгтэй. Тэгэхгүй бол мэдээж ингээ ходоод нойр булчирхаа тиймэрхүү одоо эртнүүд ч өвдөн. Тийм учраас өөрөө яг эрүүл мэндийг аюу хайрлах хэрэгтэй. Өнгөрсөн сард би болохоор яг 2 roommate-тэй байсан. Нэг нь болохоор Африкаас ирсэн. Тэгээд дунджаар Германд 5 жил амьдарч байгаа учраас тэр охинтой амьдрахад ямар нэг асуудал байгаагүй. Тэр маань болохоор яг одоо миний найз. Тэгээд бид хоёр яг ингээ цуг амьдарч байгаа хугацаанд аюу хөвчлөө өнгөрсөн. Ингээ муу найз зэрэг хийгээл тэгэл би биндээ яг ингээл яг өөрөө усуудын хоолыг хийж өгвөл би чил хуушуур энэ төр хийж өгвөл тэгэл тэр охин маань хүүхэн хуушуур ямар ганцтай энэ төр гэл яг нэг тийм амар хөвчлөө өнгөрсөн. Тэгээ тэр охинтой маань ямар нэг асуудал байгаагүй. Одоо шиндээ бид хоёр яг гоё харилцаа явж байгаа. Тэгээ дараагийнхаа маань охин маань болохоор жоох асуудалтай. Гэхдээ би яг энийг ингээ ярьж болохгүй мэдгүй байна л да. Гэхдээ яалцчгүй бүр үнэхээр том асуудал. Бүр үнэхээр том асуудал. Одоо ингээ би өөрх нь яг хэвийн юм үзүүлэлтийг тайлбарлаж өгье л да. Одоо жишээлбэл одоо миний амьдарч байгаа энэ байранд маань бид хоёр ингэж толгой болон нойлоо ингэж хувааж хэрэглэх шаардлагатай. Одоо ингээ усанд орсны дараа дээр нь ингээд хэрн хөвөөд тэг ингээ усаа юу л асгаагүй шууд гараа авдаг ч юм уу тиймэрхүү нөхцөл байдлаа би 2 удаа таарсан. Тэгээд би яг тухайн үедээ хэлээд ингээд чи бит хоёр энэ ингээ хоёлаа амьдарч байгаа.
Тийм учраас чи ингээд зарим тохиолдолд ингээд өөрөө хэрэгэлсэн ч юм уу те усанд орсныхаа дараа тийм хөө зүйлтэй усаар зайлаад наад захын тийм зүйлсүүдийг цэвэрлээд явах шаардлагатай. Тэгээд би яг ингээд усанд орохыг хүссэн үедээ би ингээд усанд орж чадаагүй 2 удаа ингээд өнгөрлөө. Тийм учраас чи энэ зүйл дээрээ жоохон ингээд анхаарал өгөөрэй гэж би нэг удаа хэлсэн. Тэр охин маань заа гэсэн. Тэгээд яг 7 хоногийн дараа нөгөө зүйл маань ингээд дахин давтагдаад хэлсэн. Тэгээд нэг удаа би гал тоонд яг ингээд ажилласаа таарж орж ирчээд гал тоондоо ингээд орсон чинь би яг өөрөө мэдгүй ингээд хүрсэн байхгүй юу? Өөрөө мэдгүй ингээд хүрээ дунд нь ингээд төвшнөөсөө юм энэ хайж байгаад тэнийг мэдсэн тийм ингээд миний хөл жоох ингээд сонин амар сонин мэдрэмж төрөөд эхлэхгүй юу? Тэгээ би ингээд амьс руугаа ингээд харсан чинь миний амьс ингээд ус биш тос болцсон байсан. Би яасан бэ гэдгийгсэн чи тэр охин ингээд барьж агаад тосоо ингээд газар алдсан ч юм уу би яа юу болсныг мэдгүй. Гэхдээ ингээд манай ингээд гал тоогоо тэр чигээр ингээд тос болцсон. Тэнгүүд ингээд шал мал тос болцсон. Тэгээ тэнгүүдээ тэрийг ерөөсөө цэвэрлээгүй өрөөлөг орсон байгаа хгүй. Тэнгүүд нь би яах вэ нөгөө мэдгүй юм чинь хоньсон дагаж ороод юу яцсан. Нөгөөдгөн дээр нь гიშгээ тэгээ миний амар хайртай амьс. Яг хөө энийг ингээд хэлэх жоохон тэнэг цагаанаас ч магадгүй тэгээ миний ингээд өмсөх айгуу туртай нэг тийм амьс гэдэг байхгүй юу. Тэгсэн чи тэр амьс маань ингээд тос болоод тэгээ тэр нь бүр ингээд нэг тийм сонин амар нэг тийм заваа өнгөтэй болсон. Тэгээ яалчгүй тэр амьс тэгэл орхисон. Хоолоо хичээд юусаа цэвэрлэхгүй шууд тавхтаа хоолоо барайл мөрлөгөөр ороо явчихдаг. Тэгээ кострол ингээд шууд орхичдаг. Миний нэр одоо миний шүүгэн дээр ингээд миний нэр Анука гэж бичээсэй гэдэг. Ингээд нэрийг маань ингээд шүүгэн дээр маань бичээсэй тэрийг мэдсээр байж миний шүүгэнээс миний тэр хоолны самнуудыг аваад ингээд хоолоо хийнгүүтээ ингээд амар доотлын ингээд түлээд амар болгоцсон байсан. Тэгээ яг тэр үед миний бүр ингээд үнэхээр төвчээр алдаад би тэр охинлоо очиод уучлаарай энэ бол миний зүйлийг бити ямар нэг асуухгүйгээр миний зүйлийг хэрэглээрэй. Миний нэр яг ингээд бичээтэй байгаа. Тийм учраас чи ингээд миний зүйлийг хэрэглэхийг хүсэн мал чи эхлээд эзнээс нь буюу надаас асуух шаардлагатай. Чи ингээд ерөөсөө шууд дураараа аваад хэрэглэж болохгүй гэд би хэлсэн боловч тэр маань дахин давтагтаад дахиад ингээ хоол хийснэ ингээ доотлын бүр амар болгосон байсан. Тэгээд одоо тэр савыг би ашиглах боломжгүй. Хамгийн амар нь миний өрөө нөгөө ингээ гал тоогоо ойрхон байдаг болохоор уг нь Германд одоо 22 цагаас хойш ингээд рүүгээ цагт буюу ингээд чимээгүй цаг байдаг байхгүй юу? 11 цагт ингээ гарч ирдэг заяа өрөөнөөс 11 цагт ингээ гарч ирснээ амар ингээ юмнууд ингээ төчгнүүлээд хоол мол заримдаа хийж мэйгээд бүтээгээд идэг заяа. Тэгээ би бүр окей өглөө сургуулаа явж ирчээд оройн өсөөд одоо хоол хийж байгаа юм байл үү гэж бодоод яг ойлгохыг хичээсэн боловч тэр нэг амар тавтагдаад байгаа учраас би ингээд чимээгүй байгаа л байсан заяа. Тэгээд уржигдэр баха ингээ тэр охин шууд амар 11:30 болчихсон баха. Би яаж мэдсэн бэ гэхээр би 10 цагт унтдаг хөвчлэн. Тэгээ 11 цаг 30 минутанд тэр охин намайг сэрээсэн. Яаж бэ гэхээр гал тоогоонд юм ингээд цогч мохоод нүдэж мүдээд тэгээ би за хүний хэзээ хэлгүүдээ гэж бодоод би чимээгүй байсан чи бүр тэр нь 10 минутыг үргэлжилсэн. Тэгээд тэгснэ өрөөлөг ингээ орсноо хаалгаа бүр ингээ амар савж хаагаад заяа. Яг тэр хүн ууштай байж байсан болно л гэхдээ тэр чинь аль үжи 11 цаг 30 минут. Тэгээд амар хаалгаа ингээ савж хааж маадаг. Би өчтөр ингээ бүр аргаа ядаа хилээд сайн уу ингээд Германд 22 цагаас хойш ингээд чимээгүй цаг байт юм аа. Хүн ингээд хөшөөдтэй юм одоо дуу чимээ ч юм уу тэгээ гарах тийм зүйл хийж болохгүй ингээд чимээгүй байх шаардлагатай. Өөрөө босоод ингээд хоол хийж авах юм би чамайг ойлгож байна. Гэтэ чи жоох ингээд чимээгүй байж болох уу? Тэгэхгүй болохоор би ингээд хөвчлэн 10 цагт унтдаг. Тийм багт чи яг 11 цагт ингээд хөвчлэн гарч ирээд ингээд хоол ингээд юм төжгнүүлээд ингээд амар чанга байдгаа. Чи ингээд чимээгүй байж болох уу? Би чамаас энийг хичээгүүлсэнгүй тэгээ чи чимээгүй байж болохгүй гэдгийгсэн чи өчгчөөс хойш аваа хаалгаа ингээд зөөлөн мөлөө хааж байгаа. Гэтэ тэгсэнсэндээ ер нь л хамт амьдрахад амар тийм хэцүү бохор байдаг. Өөртөө яг ингээд ярилцдаг. Яг ингээд зүгээр ингээд ярилцдагцэндээ нөхөр маань ерөөсөө нэг тийм өөр дөрөө яг зүйлийг хүлээж авдаггүй. Ингээд хөвчлэн галтгоо ингээд шүүрддэг. Манайх тийм ингээд том өрөө нэгтэй тэгээ галтгоо нэгтэй. Тэгээ тэнгууд би ингээд заримдаа ингээд зүгээр сууж ахаар гээд галтгоо молтгоо ингээд шүүрччихдэг байхгүй. Тэгэл яг орой ингээд нөгөө галтгоонд оронгууд ингээд нүл
сонгны ингээд хайлс юм уу тий газраар нэг хөглөрсөн байдаг. Төмс мөсний хайлсан байсан. Тэгэл би чинь нөгөө энэ байрны эзэн биш тийм учраас надад ингээд баймаа чөөчи энийгээ тэрэж ингэж тэгэж гэдэг нэг тийм ууштай ажимаа шиг тийм зан гаргаадах ямар ч ирэх байхгүй шүү дээ. Тэгээд тэнгууд чинь надад яг ингээ байнга өөртөө өнгөлөөд байгаа бол амар хэцүү санагддаг. Яг өөртөө маань надад амар тийм хэцүү хүний нэг тийм амар муухай ааштай байгаа ч юм шиг тий нэг тиймэрхүү хандлагууд надад өөртөө маань яг мэддэгдээд учраас би байнга хэлэх хүсдэггүй. Гэхдээ яалтчгүй ингээд зүгээр байнга хэлэхгүй бол бүр амар хэцүү байдаг. За тэгэхээр өнөөдрийн миний влогт хамт байсан та бүхэнд баярлалаа. Нэлээд их яриад цалцаа влог болчих шиг боллоо. Би цаашдаа ерөнхийдөө влогоо ерөөсөө таслахгүй байхыг хичээн. Ингээ баян влогоо хийн гэж бодож байгаа. Тийм учраас надтай хамтаагаарай.